Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Түмэн баярын Бум Эрдэнэ. Олон болоорой богино өгүүлэг. Би яг одоо муу жаатгар ихчийг бодож сууна. Улаа бутарсан хацартай, жартайсан онгор нүдтэй ихчийг би жаатгар гэж дуудаад уурлуулдаг байлаа. Бид хоёр ердөө нэг насны зөрүүтэй ч миний ихч надаас биеэр том, товрон охин байжээ. За дээрлэхүү гэж учиргүй. Тоглосон ч, ууралсан ч тэр намайг ганцхан хумж дорой хийгээд ууралсан бол гөвшин, тоглосон бол гжигдэнэ. Эг самбаагүй гжигдүүлэх гөвшүүлснээсээ дор шүү дээ. Цагаан сарынхаа хэдэн чихрийг хэр чинээндээ нуувч эгч аль цагийн хамаг л том чихрийн түүж идчихэд жартайд л инээж зогсдогсон. Миний зэвүү дургу хоёр зэрэг хүрвч надаас толгой өндөр түүнийг яаж ч сарвалзаад дийлдэггүй байлаа. Хөдөөний хүүхдүүд 4-5 тагаас хураг ялгаж үнэ эвлэхээс эхлүүлээд малын захад зогсож эцэг эхийнхээ гар хөлийн үзүүрт дэм болох гэж хичээдгсэн. Түүндээ ч дуртай. Би 8 эгч маань 9 хүрдэг жилийн хаврын амралт юмдаг. Аав сум яваад эзгүй байлаа. Өглөөгүүр ая намдуухан байсан тэнгэр үд тундаас эхлэн бүрзэж цасан шуурга нүүр нүдгүй балбаж эхэллээ. Ээж яаран сандран гарахад эгч бид хоёр ч зүгээр суугаад үлдсэнгүй. Ээждийн дэм болох гэж хоньны захаар гуйлдлээ. Ээж гэртээ ор гэд угаагалтай хоёр гараан савчаад байна. Эгч бид хоёр бараандаа шүү бүртгэнэн гүйцгээв. Нэг мэдсэн хонь хоёр тасраад нэг хэсгийг эгч бид хоёр дагаад гүйж явна. Эгч бүснийхээ үзүүрээр намайг уяад "Эгчигээ дагаад гүйгээд угаарай" гэж үлэм. Энэ хооронд хоньч нэлээн холдсон хэрэг. Богино хөлийн мал чиглээ уруудсан л бол бидэн шиг амьтдад гүйцэгдэнэ гэж үгүй. Хаврын шуурга гэдэг нэг балбахаараа аар хууч гэж жигтэйхэн. Сөрсөн нэгнийг сөхрүүлж байж л санаа амрах аятай. Түнэ муутай зарим төлөг борлон энд тэндгүй л бөмбөлдөөд унж байсан санагддаг юм. Миний нүүр ам тэсхийн аргагүй чимчигнэж, амьсгаа авахтч бэрхтээ болж, хөрлөж хатуурж хунгаралсан цас руу өөрийн ирэхгүй шургачин унлаа. Би сумын эмнэлэгт ухаан орсон юм. Хазар ам гар хөл хайрагдсанаас биш, бусдаар бол гайгүй. Эмнэлгээс гарч гэртээ иртэл хоймрын авдар дээр эгчийн зураг зулын гэрэлд сүүмэлзэж байсан юм да. Ингээд л би эгчгүй болов. Эгчийг би үгүйлдэг байлаа. Үгүйлгүй ч яах вэ? Ихэр юм шиг тэрсгэн, инээх ойлгонч зэрэг шахуу, үе зайгүй хоёр юм чинь. Хэдийгээр би чихрээ нуух хэрэггүй болсон ч нууж идээгүй чихэр амтгүй болчихдөг юм билээ. Эгчтэй би чихрээсээ өгдөг байсан. Эгчийнхээ зурганы өмнө чихэр тавихыг харсан ээж маань аргаа үрээд гэлдэрч итгэсэн. Өдөр хоног ээлжилсээр хэн хүний амнаас сэм унах азтай хүү гэх үгсийн дундуур би хүний ганц хүү болон өслөө. Эцэг эх минь ганц хүүдээ гарч татсангүй, хатуу өгч хэлсэнгүй. Цэргийн насанд ирэхэд би 10 жилийн өмнөх атгар жаахан хүү биш болсон байв. Банзрын ганц хүү баймгүй сайхан залуу болж аргагүй хорвоод үлдээ гэж үлдсэн хүү дээ гэхээр ани салхины үзүүрт тэгнэгцээр чихний омог ирвэгнүүлэхэд цөс хөөрсөн амтан цэрэгт мордож билээ. Одооны цэрэг яах вэ? Хаврын тугал бэрүү улаагүй байхад л хал цэрэг болчихдог хачин богинохон алба юм хойно
тэгсгээл халагдсан. Тэр жилийн зуны дэлгэрийг ч хэлэх үү, стал газар багдаж дэлхий давчдсан айман бачин бөхчм зунсан. Ааг омог хоёртойгоо амбулаалдсан агсам залуу нас намайг нөмрөөд авах нь тэр. Нутаг нугын эм согтын харцыг эрчүүдийн сэтгэлийн хороор даруулж явсан үедээ мэлмрээ хархан нүдэд дэлгэр матайгаа таарсан та. Тэгээгүй бол миний хазаарыг хизээ хэн хэрхэн хантайрахыг одоо төсөөлөхөд бэрх. Дэлгэр маа надад 3 охин төрүүлж өгсөн ч миний сэтгэлд удам залгах хүүгүй гэх туниа муутай тунирхлын цог үе үехэн уугж асан тэрхэн мөчөд багын анд олгой чимдийн чи биш эгч чинь үлдсэн бол банзрын хідэн адууг эргүүлэх хүү төрүүлэх байсан да гэх солгой үг намайг арх хэмээх шингэн хүлгийн хондлойд зайдан мордуулж орхив. Зуны 3 сарыг гудайтал айраг арх эргүүлцсээр унаа морин улдааж унган бие эцээсэн амтэн гэрийнхээ уяанд дөрөө мулталлаа. Аавын бор морь уяан дээр эргэцэн. Хөгшин иржтэй гэх бодолтой давхцсан дотор ирээлжилж морин тэрэг түшин огж гарлаа. Тэгтэл уус нуруунд дундуур тас буугаад явчихлаа. Яав ив гих зургүй дахиад нэг бов ухс хийсэн бол барайд авах байсан биз. Гэхдээ би тэгсэнгүй. Хамрын дор ирээлжлэх аавын гутлын ээтэн хоншорыг ширтсээр ахиад нэг гөвүүлв. Эгч чинь чамайг ингэж хүний сүг болж яв гэж чиний төлөө амиа өгөөгүй байх шүү. Наад бөндгөрөө усанд үүчгээгүй бол бодоорой мушаар минь гэж хэлчихэд эргэж харсангүй мордхон тэр. Бор морины хөнгөн алхаа товр гიშгэлсээр холдов. Ташуурын гов руу нуруу хорсгохоос илүүтэй хэлсэн үг нь тарих манаргаж орхив. Чиний төлөө амиа өгөөгүй гэдэг үгийг хэлэхдээ аавын хоолой тэгтлээ хятансны учир юу вэ? Энэ үгийг бодож би гэрийн хаяанд 3 хоног хэвдлээ. 3 охин маань над руу ирмээр авч гэрвшээд байгаа бол та. Дэлгэр маа хонь хураг өхөр тугал сайл сүв хүүхэд шуухад гэсээр дээлэн тайлах завгүй ачаа. Тэр их ачааг ганцаар үрэх дэлгэр маа юун надтай мантай. Гэхдээ тунарсан мэлмрээ харцсан тамир дуул болохоос гунтчхаагүй харагдана. Гол руу гүйх 3 охиныхаа араас ширтэнгээ аав тэр юу гэж хэвдэ гэж ихэд энгүүнээр асуух айдвал үг хэлэхтэй болсныг бодоход чи өнөө маргаашгүй тэнх байлгүй. Тэгэхээр эхээсээ очиж асуухгүй юу гэд хурдхан холдох минь гэсэн шиг огтынхоо араас дэгдчихлээ. Үе үехэн нүрээ шудрахыг бодоход уйлжил яваагаас зөрөхгүй. Тийм ээ. Ээж л учрыг хэлэх юм байна гэж бодовч уулзна гэхээр халуун. Ихүүдийн халуун өнгөрөөгөөд мордсон би оройн сайлнаар үхрийн зэлэн дээр бүртгэнэх ээжийн дэргэд хулгаж очлоо. Иш ингэж явах гэжтэй чи гэсэн урам хугарсан харцаар ширтэж суусан ээж. Амьд явхад учир бие хүү минь гэсээр яриагаан эхэлсэн даа. Тэр ёрын шуурга жаахан уйсаж нүд орохтой зэрэгл бид хотлоороо эрэлд гарч 5 сахалтын дайтаас та хоёрыг олсон. Нэг бөвийсэн цул юм гээд ээж
нүдэндээ дүрсэлвүү гэлтэй таг чиг болсноо шүлсийн гүдхийдэл залгиж уртаар санаа алдаад. Эгч чинь дээлэн тайлж чамайг тулмайдж ороогоод өөрөө бас давхар тэрсэн байсан. Бас их төвчээр шүү. Чиний хамраас халуун уур гарч байсан та. Аав чинь та хоёрыг давхраар нь тэврээд гэртээ авч ирсэн. Тас тэврээд хөшчихсөн эгчийн чинь салгах гэж эцэгч нь л элгэн эмтэлж цээжээ урсан юм шүү гэд ээж цааш ярьж чадсангүй. Ярьсан байлаач би сонсож дөнгөхөөргүй болсон байв. Ёсгөн настай тэр бээлийнхэн чиний амьтны хуруухан чиний зүрх эцсийн цоглог хүртлээ зөвхөн миний л төлөө байж шүү дээ гэж бодохоор хаанаас ч юм өгсөх халуун зураа өр хэсгэн огшиж ихэр татуулан гадагшлав. Нэг мэтгэд ээж жалга, үхэр тугал, ер нь бүгд алга. Тугалын зэлэн дээр хосронгийн бяруу шиг дүнхийдл хэр удаан сууснаа анзаараагүй. Тэндээс би ам тавихт ч бас учиртай юм байна гэж шивнээд боссон доо. Энэ цагаас хойш гашуун ус хоолоогоор давуулаагүй. Одоо манайх 6 охинтой. Дэлгэр магийн минь мэлмрээ хархан харзны ус шиг сэргсэн шүү. Тогоон чиний гизтэй тэр минь хүүхэд шиг л хөнгөмсөв. Охид маань намайг наалах дуртай. Аавынхаа хэвдэж суухыг андахгүй. Хизээний ил ирээд шавчхна. Би ч гэсэндээ хотны ад шиг ноолуулж хэвдэх дуртай. Сэтгэл минь аль тэр тех амьдралын харгуйд үлдсэн 7 настай хүү мэт. Харин эгч минь бүр 6-гийн 6 жаатгар болоод ирчихсэн намайг ноолж буй мэт санагддаг да. Одоо тэр хүүхэд минь охин уу, хүү юу хамаагүй. Тэр хаврын шуурганд эгч минь намайг тэрж хэвдэхтэй. Олон болоорой миний дүү гэж шивэнсэн юм билүү. Хэн мэдлээ дээ. Зохилог бичсэн Түмэн баярын бум эрдэнэ. Уншсан Эрхэн баярын Бат дорж.